Энэ бол зүгээр нэг дуу чимээ биш. Морзын цагаан толгойн дохой юм. Радио сонирхогчид, эдгээр дохойг хүлээн авагч дамжуулагч төхөөрөмжийн тусламжтайгаар илгээдэг. Ийхүү тэд өөр хотын Тэрбүүхэл, Чили, Шинзланд зэрэг алс холын орны хамтран зүтгэгчдтэйг холбоо тогтоодог байна. Нэг өдөрт тэд 500 хүртэлх холбоог тогтоодог. Хүн бүр өөрийн дуудлагын тэмдэгтэй бөгөөд түүгээрээ нэгнээ таньдаг аж. Юуништ хоёр жолноо цагаагаар тоног төхөөрөмж гэх мэт харин улс төр хүчирхийллийн сэдв хязгаарч хөндөгддөг. Учир нь радио спорт бид бүгдийг нэгтгэдэг юм. Бидний өв чи хаанаас ирсэн чухал биш. Чи надтай адилхан л хүн. Би маш олон радио сонирхчийн мэднэ. Би тэдтэй эзэс уулзж байгаагүй ч эфирт харахад нь энд миний найз ажиллаж байна гэдгийг аль хэдийн мэдэрдэг. Виктор Елисеев радио спортоор 40 гаруй жил хичээлж байна. Тэрээр олон улсын тэмцээнүүдэд удаадараа шагналт байр эзэлж байжээ. Харин одоо өөрийн сонирхлын талаар залууст дуртаяа ярьж өгдөг. Сибирийн улсын их сургуулийн оюутнууд болон багш нарт зориулан аялал зохион байгуулж, радио телевизийн сүлжээ хэрхэн ажилдаг, буряд даяар чанартай нэвтрүүлгийг хэрхэн хангадаг талаар үзүүлжээ. Би энд анх удаа ирж байна. Маш сонирхолтой байна. Өөрөө ч энд ажиллаж үзмээр санагдлаа. Таны сонирхлыг юу татав? Мэдээж тоног төхөөрөмж, мэргэжилтнүүд тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллаж байгааг харах сонирхолтой байлаа. Орон нутгийн телевиз хэрхэн бэлтгэгдэж, холбооны телевиз рүү хэрхэн дамждгийг нүдэрээ харах нь сонирн байлаа. Оросын телевиз радиогийн нэвтрүүлгийн сүлжээний ачаар иргэд 20 дижитал телевизийн сувг, 3 радиогийн нэвтрүүлгийг үн төлбөргүй үзэж, сонсох боломжтой. Энэ жил тус байгууллага байгуулагдсны 25 жилийн ой тохиож байна. Энтэй холбогдуулан Орос даяар радио марафон эхэлжээ. Бид Оросын холбооны улсын бүс нутгуудаар радио экспедиц зохион байгуулахыг шийдсэн. Голчлон түүх газар зүйн хувьд сонирхолтой Орос жижиг хотуудыг сонгож байна. Бид хүмүүс эх орондоо хэрхэн амьдарч байгааг илүү ихээр өгүүлж, хэвлэл мэдээлэлээр харуулахыг хичээдэг. Улаан өдөрт ирэхээс өмнө бид Хяактад байсан. Цааш Горячинск, Баргузин руу явна. Энэхүү үйл ажиллагаа Брэдэд 4-р сарын 29 хүртэл үргэлжилнэ. Түүний зорилго нь дижитал телевиз манай улсын хамгийн алслагдсан өнцөг болон бүрт хүрснийг харуулах явдал юм. Дэлхий даяар нийтийн цээж бичиг өргөн дэлгэр болж өнгөрлөө. Харин энэ жилийн зүрх нийслэл нь анх удаа Улаан-Үд хот боллоо. Уламжлал ёсоор зохиогчид өөрсдийн бичвэрээ нийслэл хотоос шууд уншиж бичүүлдэг. Гэхдээ аль хот сонгогдсныг тэд эцсийн мөч хүртэл мэддэггүй. Энэ жилийн зохиогчор Москвагийн утга зохиолын дэд сургуулийн ректор Алексей Варламов ажилласан байна. Нэгт би Улаан-Үдэд ирнэ гэдгийг мэдээгүй. Хэрв мэдсэн бол ямар нэгэн онцгой санаа оруулах байсан юм аа. Учир нь бичвэр мөрөөдтэй шууд бус байдлаар холбоотой. Би текстээ бичиж явахдаа үнийг мэдээгүй. Гэхдээ тэгж таарсан байна. Өнөөдөр бичих хүмүүсийн дундаас хамгийн мэдлэгтэй нь энэ далд холбоосыг нь олж сонсч чадна. Гэхдээ би үнийг зориуд хийгээгүй шүү. Энэ жил оролцогчид Оросын яруу найргийн нар гэгддэг Александр Пушкины тухай бичвэр бичих ёстой байлаа. Гэхдээ лицейн он жилүүдийн тухай бус харин бүр цааш нь ухаж Александр Сергеевичийн элен цөв Абрам Ганнибалийн намтраас эхэлжээ. Зохиогч үндсэн бичвэрээс гадна ерөнхий мэдлэгт зориулан зарим түүхэн тайлбарыг оруулсан байна. Абрам Петрович мэдээж үнэн алдартай шашинтан байсан. Үүнийг бид эхний өгүүлбэрүүдийн нэгнээс нь мэдж байлаа. Зарим хүн цээж бичгээ шалгуулахаар анх удаа иржээ. Би өмнө нь 2 удаа оролцсон. Гэхдээ олон нийтийн талбайд биш, интернетээр цахим хуудасаар бичижсэн юм аа. Харин удаа манай хот Таталийн диктантын нийслэл болж ийм боломж гарсан. Тиймээс энэ жил төв талбайд заавал ирж оролцохыг шийдсэн. Зарим нь бүр жил бүр оролцдог. Би 10 жилийн турш цээж бичиг бичиж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Анхны туршлага 2016 онд байсан. Харин өнөөдөр бол ойн өдөр. Гэхдээ энэ өдөр онцгой байгаа нь би анх удаа өөртөөгөө адил боталтай хүмүүстэй найзтайгаа хамт оролцож байна. Энэ хугацаанд би ганцаараа бичдэг байсан. Бүх шалгалтад ганцаараа ирдэг байлаа. Найз нөхөд хамт олноо дууддаг байсан ч хэн ч ирдэггүй байсан юм. Түгээмэл ташаа ойлголтоос ялгаатай нь татаалны контактыг зөвхөн хэл уран зохиол судалдаг хүмүүс бичдэггүй. Хүссэн хүмүүрт нээлттэй.
Би ер нь амьдралын идэвхтэй байр суурьтай хүн. Тиймээс ийм арга хэмжээнд оролцох нь миний хувьд үргэлж дуршлаг, шин танилуд, идэвхтэй байдал гэсэн үг. Гэртээ суух биш харин мэдлийн хүрээ ертөнцийг үзэх үзлээ тэлэх боломж юм. Гэхдээ нийтийн цээж бичигт оролцох нь яагаад чухал гэж? Ер нь хэл бол бидний эрх. Бид өдөр бүр хэлээ хүснээрээ ашигладаг. Үннийг хэлэхэд муу ашигладаг болсон. Ялангуяа сүүлийн үед. Гэхдээ хэл бол зөвхөн эрх биш, бас үүрэг хариуцлага юм. Зөв бичиж, зөв ярь сурах үүрэг. Жилдээ ядч нэг удаа энэ үүргээ биелүүлэхээр ирж, тотальны диктант бичих хэрэгтэй. Алена Михалева, «Середина земли», Бурятия. Ровно 40 лет назад. Одоогоос 40 жилийн өмнө 1986 оны 4-р сарын 26-нд түүхэнд дэх хамгийн том техноген сүрэл болсон юм. Дэлхийн нийтийг зочруулсан тэр үйл явдал бол Чернобылийн атомын цахилгаан станцын осол байлаа. 4-р эрчим хүчний блокийг сүйтгэсэн дэлбэрэлт, асар уудам газар нутгийг бүрхсэн засраг эдвэхт үйл. Энэ эмгэгдэлт явдлаас болж олон хүн ард, байгаль дэлхий, бүхэл бүтэн хотууд хохирсон юм. Тэр үйл явдлыг дурсах зорилгоор Жита хотын 42 дугаар сургуульд тусгай хичээл зохион байгуулжээ. Сурагчдад цөмийн эрчим хүчний түүх, тэр шөнийн аимшигт үйл явдал болон Ослын хор уршгийг устгагчдын гавьяаны талаар ярьж өгсөн байна. Өнөөдөр би зөвхөн нэг л зүйлийг хэлсэн. Бид ч бас өөр байгалийн хязгаарын нутаг дэвсгэрт ийм цөмийн объект байгуулахыг зорж байгаа. Учир нь бидэнд эрчим хүч хэрэгтэй. Зөвхөн цөмийн эрчим хүч бидэнд хийн хангамж, цахилгаан эрчим хүчний нэмэгдэл хэрэгтэй. Харин энэ бүхэн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг дагуулдаг юм а. В апреле были 4-р сард бүтээлж уралдааны дүнг гаргажээ. Белград болон өөр байгалийн дизайнерууд цацрагтай тэмцсэн баатруудын дурсгал зориулсан хөшөөний эскизүүдийг танилцуулсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд холбогдох байгууллагын төлөөлөгчид болон Чернобылийн холбоо байгууллагын ахмадууд багтжээ. Дурсгалын байгууламжийн ёслолын нээлтийг 4-р сарын 26-нд нээхээр төлөвлөсөн байна. 6 апреля. Арга хэмжээнүүдийг өөр байгалийн хязгаарын засгийн газар төлөвлөсөн ёслолын арга хэмжээнүүд ч бий. Мөн хот сумдын хэмжээнд соёлын яамны шумаар, нийгмийн хамгааллын яамны шумаар зохион байгуулах ажлууд ч бий. Арга хэмжээ нэлээд олон байгаа. Номын сангууд, соёлын орднууд, захиргаанууд гээд ер нь олон байгууллага оролцож байна. Чтобы помнить Өнгөрсөн үеийн сургамжийг санаж ирээдүйд гамшиг давтагдахаас сэргийлэхийн тулд хүүхдүүдэд түүхийг зөвхөн баримтаар бус амьд мэдрэмжээр хүргэх нь чухал. Жухам ийм газар нь өсвөр үе болон тэр он жилүүдийн үйл явдлыг биеэр тулсан хүмүүсийн хоорондын дурсамж, салшгүй холбоо болох юм а. события тех лет. Что не объединяет людей? Амттай өөрмөц хоолноос илүү хүмүүсийг юу нэгтгэж чадах вэ? Энэ бол түүх, хүний зан чанар, тэр бүхэл бүтэн ард түмний соёлыг илэрхийлдэг хоол юм. Энэ жил номын шөнийн гол арга хэмжээнүүд нь Оросын ард түмнүүдийн хоол, зоогийн цуваа болон Орос гадаадын алдарт зохиолчдын дуртай хоолны үзэсгэлэн байлаа. Уран зохиол гэдэг бол зөвхөн бичвэр биш юм. Зохиогчд өөрсдөө. Харин зохиогчд бол амьд хүмүүс. Тэдэнд өөрсдийн дадал зуршил дуртай хоол байдаг. Энд жишээлбэл Пётр Михайлович Достоевский болон Владимир Маяковскийг танилцуулсан. Маяковский маш том биетэй бараг 2 метр өндөр хүн байсан. Тэрээр сэндвич идэх дуртай байсан. Мөн бид түүнийг чансан дахианы ямахан дуртай байсныг мэднэ. Харин Достоевский цөлөгт олон жил өнгөрүүлснийхээ дараа бүтээлүүдтэй хатуу ширэн бод байлыг тусахгүй байхын аргагүй байсан. Тэр өөрөө ч гэсэн бас идэх дуртай хүн байсан. Жишээлбэл гэмзэм зохиолд нь ядуус зориулсан шингэн байцааны жишэл гардаг. Харин өөрөө пастила, алюм харч уун дуртай байсан. Энэ бүхнийг бидэнд харуулахыг хичээсэн юм а. Сотрудники библиотеки. Үндэсний хувьцаар гойсон номын сангийн ажилтнууд нутгийн якут хоолнуудыг танилцуулан бүгд баримтах улсын соёлын олон янз байдлын талаар ярьж өгчээ. Энээс гадна номын шөнийн зочид оролцогчдод зориулан баярын концерт, мастер-класс, үзэсгэлэн ярмаг зохион байгуулсан байна. Надад маш их таалагдсан 2-3 дугаар давхарта асуулт хариултын тэмцээн зургийн үзэсгэлэн байсан. Бас хүмүүс үндэсний хувцастай байсан нь надад таалагдсан. Татарууд, сайхан улс якутууд байсан. Энэ бүхэн надад маш их таалагдлаа. Би хотын хүүхдийн төв номын сангийн Звездочки номын клубын зохион байгуулагч хүн. Энэ бол манай клубын резидентүүд 5-гийн ангийн сурагчид. Өнөөдрийн баяр огтдоч бас таалагдсан гэж найдаж байна.
Вместе с акцией Арга хэмжээтэй зэрэгцэн би асар том гэр бүлтэй гэдгээ мэдлээ. Онлайн флашмоб эхэлжээ. Түүнд хүн бүр Юкагир Яруу найрагч Николай Куриловын шүлгүүдийг уншин орчуулах боломжтой. Курилова. Бүгд энэ арга хэмжээнд нэгдэж байна. Хүмүүр Николай Куриловын шүлгийг орос хэлнээс өөрийн төрлөх хэл рүү орчуулж, WeContact-ийн нийгмийн сүлжээнд байршуулж байна. Ингэснээр Николай Куриловын мөнхийн яруу найраг Орос орныг дахин нэгтгэж байна. Библионочах. Номын шүн зөвхөн нийслэлийн номын сонгуудыг хамраа зогсохгүй. Бүгд найрамдах улсын дүүргүүдэд ч зохион байгуулагдсан байна. Ийхүү оролцогчид уран зохиолын уур амьсгалд умбаснаас гадна зохиолчдын тухай болон улс орны соёлын олон янз байдлын талаар олон шин зүйл мэдэж авчээ. Иннокентьев, Якутск. Зүүн хятадын Жижен мужийн Жасин хотод нутгийн иргэд гэрийн тэжээвэр амьтдтайгаа хамт тэдэнд тусгаалan зориулсан задгаа талбайд дулаан цаг агаарыг таатай өнгөрүүлж байна. Тэжээвэр амьтад тоглож байх хооронд эцэд нь энд амарч ярилцаж кофе уух боломжтой. Энэ бүхнийг гэрийн тэжээвэр амьтдад тусгаалan зориулж байгуулсан. Энэ газар тэжээвэр амьтантай залууст маш тохиромжтой. Манай нохой хөгжилдөж байх зур би энд тайван амарч чаддаг. Хөрш Шанхай хотод гэрийн тэжээвэр амьтдад зориулсан сэдэвчилсэн шуудангийн салбар нээгдэжээ. Энд зөвхөн муур нохойн зурагтай дурсгалын марк тухтуу худалдаад зогсохгүй орон гэргүй амьтдад эзэн олоход нь тусалдаг. Энийн тулд тэдгээр амьтдыг төр хугацаанд дэлгүүрийн сахи үүсч болгодог байна. Бид аварсан тэнэмэл морнуудыг мал эмнэлгийн үзлэгт оруулж өргөжүүлдэг. Дараа нь тэдэнд эзэн хайж өгдөг. Энэ бүх үйл явц буйны санаачлагын шинжтэй хэрэгждэг. Хятадын баруун хойд мужийн Нинсиа хувин өөртөө засах орны Инчүүн хотын худалдааны төвд гэрийн тэжээвэр амьтдын наадам болсон байна. Амьтдад зориулсан цаадтай гүйлт, зураг авалт, үн төлбөргүй эрүүл мэндийн үзлэг зохион байгуулжээ. Харин эцэд нь төрөлжсөн бараа үйлчилгээний ярамгаас хайртай амьтандаа хэрэгтэй бүхнийг нь худалдан авах боломжтой байлаа. Манай үйлчлүүлэгч амьтад зориулсан үйлчлэгээний төвшин болон арга хэмжээний нийгмийн ач холбогдол улам их анхаарах болсон. Зөвхөн бараа зарах нь одоо хангалт туулжээ. Цэвраагарт амархаас эхлээд хотын орчинд харилцах, арилжааны арга хэмжээнээс буйны төслөд хүртэл гэрэн тэжээвэр амьтдын эзэд болон тэдний хайртай амьтдад сэтгэл хөдлөл, таатай мэдрэмж бэлгэлэх нь хятадын хэрэглээний зах зээлийн өсөлтийн шин цэг болж байна. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн бүхэл бүтэн шин сүлжээнүүд бий болж байна. Зүүн хятадын Жанsun мужийн Сужоу хотод мууран зориулсан бараг 60 мянган шодор үлжин метр талбай бүхий сэдэвчилсэн арал байгуулжээ. Энд тэжээвэр амьтад болон эцэд нь хотын чимээ шуугианаас хол амар тайван орчныг мэдрэх боломжтой. Харин арлын ойролцоо муурны жорлонгийн дүүргэгч үйлдвэрлэлийн кластер бий болсон бөгөөд уг бүтээгдэхүүнийг орон нутгийн түүхий эдээр үйлдвэрлэдэг. Энэ бараа гадаад зах зээлд ч эрэлттэй байгаа бөгөөд нутгийн эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч нь болж байна. Манай бүтээгдэхүүн Европ, Америк, Япон, бүгд найрамд Солонгос улс болон Зүүн Өмнөд Азийн орнууд зэрэг 10 гаруй улс бүс нутагт экспортлогддог. Өнгөрсөн жил манай дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 240 мянган тонн хүрч нийт бүтээгдэхүүний өртөгд 700 сая юанаас давсаа. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар 2028 он гэхэд хятадын гэрийн тэжээвэр амьтад зориулсан бараа үйлчилгээний зах зээлийн хэмжээ 1.1 их 80 юан буюу 155 тэрбум Америк долларт хүрнэ. Орон нутгийн бүжгийн болон үндэсний хувцастай уран бүтээлийн хамтлагууд уламжлалт хүрээнээсээ гарч эртний уламжлалыг мегаполис хотуудын олон нийтийн орон зайд авчирч байна. Төвдийн соёлын код хотын орчинд улам бүр шингэж, залуу үзэгчдийн анхаарлыг татан жинхэнэ өв соёлыг мэдрэх шинэ эрэлт хэрэгцээг бий болгож байна. Эдгээр үндэсний хувцас үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй юм. Боломж гарвал би гэр бүлийнхэнтэйгээ Дафо руу явж энэ бүхнийг өөрийн нүдээр үзхийг маш их хүсэж байна. Харин Дафоуд уламжлалт гар урлалыг хадгалж хамгаалах, мөн эдийн засгийн эргэлтэд оруулах ажил өрнөж байна. Өв соёлыг аялал жуулчлалын салбартаа уялдуулах шинэлэг хэлбэрүүдийг олоход анхаарал хандуулжээ. Тус хошуунд шин төрлийн урлангуудыг ажилуулж эхэлсэн бөгөөд эдгээр нь үзэсгэлэнгийн орон зай, үйлдвэрлэлийн цех, мөн оролцоонд суурилсан соёлын туршлага
болгох талбай гэсэн 3 чиг үүргийг нэгтгэж байна. Зочид гар урчуудын ажлыг ажиглахаас гадна уламжлалт гар урлалын анхан шатны арга барилыг өөрсдөө сурах боломжтой. Энэ жил бид илүү олон шав илсүүлж, багш бүрийн ур чадвар арга барилыг залуус төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Албаныхан энэ туршлагыг өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж, соёл, аялал жуулчлалын кластерыг орон нутгийн эдийн засгийн тулгуур салбар болгох амбицтай зорилт тавьжээ. Цаашид даавпуу хошуу 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний эхлэлийг боломж болгон ашиглаж, манай нутгийн олон улсын эко соёлын аялал жуулчлалын чиглэл болгон байршуулж, энэ чиглэлд хүчин чармаалтаа төлөвлөхөөр зорж байна. Бид бие тус соёлын үе нөөцийг бүрэн ашиглан соёл болон аялал жуулчлалын салбарын гүнзгий уялдааг дэмжинэ. Үүний зэрэгцээ соёлын хувьд суурилсан зорилттой төслүүдийг боловсруулж, соёл, аялал жуулчлалын салбарыг орон нутгийн эдийн засгийн тулгуур бүтэц болгохоор ажиллана. Өв соёлд суурилсан аялал жуулчлал орон нутгийн аялал жуулчлалын салбарын орлогын 3.1-ээс илүү хувийг хэдийн бүрдүүлж эхэлсэн байна. Энэ нь уламжлалт соёл, хөдөөгийн сэргэлтийн бүрэн хэмжээний хөдөлгөгч хүч болж чаддгийн тод жишээ юм а. Эрх баригчид энэ туршлагыг өргөжүүлж, соёл, аялал жуулчлалын эдийн засгийн тулгуур салбар болгохоор зорж байна.